Оройн дөрвөн эрхэм үзэгчдээ та бүхэн амралтаа идухтаа сайхан өнгөрүүлж байна уу? Монголын үндэсний олон нийтийн радио телевиз MNB спорт цуг үзэгч та бүхэндээ спорт түүх нэвтрүүлгийнхаа ээлжид дугаарыг төлөвлөж байна. Энэ удаагийн зочид маань эр зөргийн спорт мотоциклийн алдар цуутаа тамирчид. Эхний дугаараар үзэгч та бүхэндээ мотоциклийн спортын анхдагчдыг уулзуулж тухайн үеийн сонин содон түүх, уралдааны зам, ялалтуудын талаар яриулсан бол энэ удаа тэдний яг дараагийн үеийг болох Монголын мөсөн зам, бартаад зам бүхий л замд оролцож байсан мотоциклийн алдартнуудыг мөн оролцуулж тухайн үеийн түүхийг сөхөхөөр бид бүхэн бэлэн боллоо. Ингээд үзэгч та бүхэндээ энэ удаа оролцох шилдэг тамирчид зочдоо танилцуулж байна. Миний зүүн талаас эхлээд үзэгч та бүхэндээ танилцуулъя. 1970-аад оны дунд үеэс уралдаж ирсэн мотокроссын төрлөөр амжилтаа уралдаж хот улсын аврах шалгаруулах тэмцээнд шилдэг амжилтыг үзүүлж байсан спортын мастер Содном Пунцгийн даваад орж. Содном Пунцаг гэдэг аавын заавал тодруулах ёстой. Яагаад гэвэл 1967 онд Монголын үндэсний олон нийтийн телевиз байгуулагдаад анхны пүүлтэн дээрх товчийг Цэдэн бал дарахтаа зэрэгцгсоо дарж исэн тэр алдартны хүү өнөөдөр мотоциклийн спортын мастер маань студид хүрэлцэн ирсэн байна. Сайхан түүх өрнүүлэх баг. Дараагийн тамирчин мотокросс, мөсөн зам, олон төрлийн төрлүүдээр хот улсын аврах шалгаруулах тэмцээн, олон улсын тэмцээнд оролцож байсан шилдэг тамирчдын нэг спортын мастер Жиглигийн Отгон бүр багш маань хүрэлцэн ирсэн байна. За түүний дараагийн тамирчныг үзэгч та бүхэндээ танилцуулъя. Төв аймгаас уралдаж байсан мотокросс, мөсөн зам, олон төрлүүдээр олон улсын тэмцээн уралдаанд оролцож байсан 1977-78 онд энэ төрлөөр орсон. Олон удаа бэлтжижсэн. Гэхдээ энэ спортоо хаяагүй. Өөрийн замыг үргэлжлүүлсэн шилдэг тамирчдын нэг спортын мастер Шагдар Сүрэнгийн инх бол тогш маань хүрэлцэн ирсэн байна. За түүний дараагаар үзэгчд маань сайн нь Монголын автомашин мотоциклийн холбооны ерөнхий нэрийн бичгийн дараагаар олон жил ажилласан. Өөрөө энэ төрлийн спортоор уралдаж, эр зөргийн спортоор шилдэг гавьяаг байгуулж, энэ спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан олон улсын хэмжээний мастер Даштандгийн очир суг ах маань хүрэлцэн ирсэн байна. Мотын очроо, автомашин мотоциклийн холбооны очроо, энэ төрлийн спортыг хөгжүүлдэг очроо, сүүлдээ замчингийн очроо олж өгрээд. Одоо энд ингээд студид маань хүрэлцэн ирсэн байна. Мотокросс, мөсөн зам, олон төрлийн тэмцээнээр олон улсын тэмцээн шигшээ багийн бүрэлдэхүүнд оролцож байсан. За дараагийн тамирчид танилцуулъя. Батчгийн нар мандах спортын мастер мөн мотокросс, мөсөн зам, олон төрлөөр уралдаж байсан 1991 онд улсын аврах цолыг хүртэж байсан Монголын энэ төрлийн спортын шилдэг мастеруудын нэг хүрэлцэн ирсэн байна. За дараагийн тамирчдыг танилцуулахаас өмнө Монголын цагдаагийн байгууллага бэлгэнэ яригдана. Хамгаалтын албанд үе үеийн алдар цуутай дарга цэрэг монголчуудыгаа байнга хамгаалж ирсэн хурандаа жаргал сайхан хүрэлцэн ирсэн байна. Лавг дуржийн жаргал сайхан кабинет баг тойргоор нутагтаа олон улсын хэмжээний мастер мотокросс, мөсөн зам, олон төрөлт холын зай уралдаануудаас алтан хүрэл медалийг хүртэж байсан ийм шилдэг тамирчин маань өнөөдөр студид маань хүрэлцэн ирсэн байна. Танд баярлалаа. За баруун руу шилжихээс өмнө бас нэг хүнийг дурдах ёстой. Энэ Монгол улсын гавьяат тасгалжуулагч Шагдар Сүрэнгийн Эрдэнэ үлэг гэдэг одоо мотын амьд түүх домог маань өнөөдөр ирж амжсангүй Сэлэн аймагт бас цагаан сарын золгооттой очсон. Гэхдээ бүх зам хаагдсан коронавирустай учраас үзэгч та бүхэн ойлгож байгаа хаа. За ингээ баруун талаасаа танилцуулъя. Мотокросс, мөсөн зам, олон төрлийн төрлүүдээр бүх төрлөөр нь уралдаж байсан олон улсын хэмжээний мастер Норон Сүрэнгийн Инх бат ах маань баруун талд хүрэлцэн ирсэн байна. Олон сайхан дүүхүүдийг ярина. Олон улсын хэмжээнийхээ мастерын тэмдэгтээ тухайн үеийн түүхийг ярихаар бэлтгэнэ ирсэн байна. За дараагийн тамирч Өвөр хангаа аймгаас уралдаж байсан мотоспортын Өвөр хангааг төлөөлдөг мотокроссын 350cc ангиллын хот улсын аврах шалгаруулах тэмцээнд оролцож байсан ралли 7 уралдсан 76-аас 91 онд уралдаж байсан Эренчин сэнгийн Цэрэн Эдмэд спортын мастер маань хүрэлцэн ирсэн байна. Танд баярлалаа. За дараагийн тамирч олон улсын хэмжээний мастер 1999 оны мөсөн замын дэлхийн авраг 2000 оны мөсөн замын дэлхийн оддын уралдаанд оролцож байсан мотокросс, мөсөн зам, олон төрөлтүүдийн хот улсын аврах шалгаруулах тэмцээний алтан хүрэл медальтай мөсөн зам бүх төрлийн уралдаанд оролцож байсан олон улсын хэмжээний мастер Сэрэнэнгийн Мегмар Сүрэн багш маань хүрэлцэн ирсэн байна. Өөрөө одоо бас багшлан, дасгалжуулна, энэ төрлийн спортод дэлгэрүүлнэ. За дараагийн тамирчин мотокросс, мөсөн зам, холын зай уралдааны төрлүүдээр хот улсын аврах шалгаруулах тэмцээнд мэдээж алтан мөнгөн медалийг хүртэж байсан энэ төрлийн спортын анхдагчдын дараагийн үед харьяалагддаг Тэмбэрлийн Буян Дэлгэр багш маань хүрэлцэн ирсэн байна. Олон улсын хэмжээний мастер цолтой. За дараагийн тамирчин маань олон улсын хэмжээний мастер Балжиннэмийн Батбаяр маань хүрэлцэн ирсэн байна. Мотокроссын Аз ТV аварга уралдааны медаль, мотокросс, мөсөн зам, олон төрөлт холын зай уралдаа үзэгч та бүхэн дунд явж байгаа мотокросс, мөсөн зам, бартаац зам гэдэг бүх төрлийг ярих учраас энэ бүгдийг тодруулаад байгаа. Олон улсын хэмжээний мастер Балжиннэмийн Батбаяр маань хүрэлцэн ирсэн байна. Танд баярлалаа.
За дараагийн тамирчин нөгөө Монголын мотоспортын олон Батцэнгэлийн нэг хүрэлцэн ирсэн байна. Бямбагийн Батцэнгэл маань хүрэлцэн ирсэн. 2000 оны мөсөн замын дэлхийн аваргад оролцсон. Мотокроссын АЗ-ТV уралдааны медальтай мотокросс, мөсөн зам, холын зай уралдааны төрлөөр хот улсын аваргачлалруулах тэмцээн, олон улсын тэмцээнүүдэд оролцож байсан олон Батцэнгэлийн нэг Колиахын хойд үеийн Батцэнгэл гэж хэлж байна. Эхний дугаарт одоо алдартнууд орцсон байгаа. Ингээд зүүн талаас ярилцлага эхлэе. Үндэсний олон нийтийн телевиз 67 онд байгуулагдаж байхдаа аав нь ажиллаж ирсэн байна. Цэтэн бол дараа Конопт дарууч телевизийн анхны эфирийг явуулсан байна. За аавынхаа тухай яриад, эргээд мотынхаа тухай ярь. За 67 оны 9 сарын 27-нд гэдэг юм аа. Тэгэд миний аав энэ Монгол телевизийг анх байгуулахдаа анхны найруулгын хийж анх пультийг дарж орондоо яар цацсан юм лээ. Цэтэмал даргаыг та энэ бэлээ хийгээд ингээд энэ пультийг дараад Монголын үндэсний телевиз аснаа гэсэн чинь Цэтэмал дарга. За чи надаас арай залуу хүн байна. Хиймэл ундаа сайн бах гэд. Тэгээд аав энийг дарж асаасан гэсэн. Тэгээ энэгээр нь би одоо хүү би ингээд үргэлжлээд ярьж байгаа сайхан л байна. Хийсэн ажил нь их олон ач зээ, зэн цэр 30 цэр гээд зөндөө олон телевизтэй. Хөдөө орон нутгууд хүртэл бүгд тийм телевизтэй болчих. За миний хувьд бол анх 72 оноос эхлээд энэ спорттой холбогдсон. Миний анхны багш Дэмбэрл гэж хүн байсан. Тэгээд тэр үед нэг хэдэн сайхан ах нар, манай шигшээгийн ах нар байсан юм аа. Одоо дааштай талигч болсон очир хоёргой, сооклугай гэд. Тэгээд тэдний дундлынх нь одоо бидний дээтийг болох дээр одоо Батцэнгэл, Эрхэнбаяр, Нямка, манай талигч Пүр Үсрэн байна. Тэгэл ингээл нэг хэдэн сайхан залуучуудыг хараад нэг эднэр шиг авчихсан нэг иймэрхүүл нэг хүн болох юмсан гээд дотроо дандаа тэгж бодж явсаар байгаа л тэгээд дараад нь яг уралдаж явсаар байгаа л тэгээд үдээ өгсөн. Тэгээд нэг сайхан нөхдөдтэйгээ ингээд ийм нэвтрүүлэгд орж байгаа надад аз завшаантай сайхан хэрэг болж байна. 48 жилийн өмнөх түүхийг та ярьж байна. 48 жилийн өмнө одоо ярил л та. Би нэг настай байсан байна. Таныг 72 онд моцикл тоглох. Голын цэнгэлт гэж яриа. Одоо бидний голын цэнгэлт. Ногоон төрбай давлаа. Зөөрийн автобусны буудлаас дээшээ давангууд мөсөн талбай байна. Баг цэнгэлтгийн талбай. Тэр та энэ яг хатаастай моциклд уралдаж байсан. Тэр дээр чинь би энтэй уралдааг байна. Тэг жоохон хөөхт байсан. Очоод эдгээр энэ үзээд яг л одоо жинхэнэ туслах нь байлаа. Туслах нь. Тий. Унахт нь гүйж очин тэгээд лар урд нь гүйгээд нөгөөдөл чинь нэг нүдэнд нь ороос орчих санаатай тэгэл гүйдэг хүн бүгд л намайг их бас сайн одоо тэгдэг байсан. Тэгээд сүүл тари энийг унсан. Их л гоё юм хүчтэй. Энд чинь ямар тооромж гэж байх вэ шүү дээ. Буруу талдаа дөрөөтэй энэ талдаа нэг төмөр юу өмсөд тохооч өмсөд ингээд явдаг байсан. Их л сайхан моцикл унахад. Уралдсан газруудаа та нэрлээч. Уралдсан тэмцээнэ. Би мөсөн дээр хэд удаа бэлтгэл гарсан. Бартаа замд бол би хэд удаа орсон. Хотын аварга, улсын аваргаар орсон. Хэд орж исэн. Тэгээ спортын мастер болсон. Бартаа замын уралдаанууд хаана болдог? Богны амд болж исэн. Ер нь богны амд болдог гэсэн. Морин тойруулах хоёрт. Морин тойруулах. Тий. Морин тойруулгын сүлд нь болиотсон. Тэгээ богны амаа манайс нөө богдуулаад ахын газар болгоод тэнд уралдуулахгүйгээд тоошоогоо энэ одоо нэгдүгээр хорооллын хойдол руу энэ морин даваа энтэрлөө тэгээд л яваад энэ сүүлийн биднээс ардлын улсууд бол бас хөгжүүлсэн. Эдгээр чинь л их сайн явсан, их чөлөөтэй. Тэгээ сайхан болсон. Олон ч гоё юмд хүчтэй моциклууд, хүчтэй тамирчид төрсөн. Тэгээ ингээд үргэлжлээд явж байгаад нь л их баярлж явдаг. Одоо энэ тэр Батцэнгэлийн аав нь бид нар хамт оролцож исэн. Бямба гээд. Бямба. Их мундаг тамирчин байсан. Тийм байна. Энэ дээр бас нэг түүх яриад байгаа. Энэ одоо нөгөө Гавьяат огш Баска огшийнхаа номон дээр тулгуурлаж 19 онд богд хааны автомашины жилд Бадам гэгч нөхөр цилиндртэй Никосоли маркийн моциклаар их хүрээнд явснаар моцикл гэсэн гээд эхний дугаар дээр танаа атманууд одоо мундгууд гэж яриа да. Тэр үед акулууд гэж ярьдаг байсан шүү дээ манайх ч тий. Акулууд ярьж ирсэн. За энэ дорж ах нар ярьж ирсэн. Одоо 96 онд дэлхийн цомон цувралт тэмцээн Мастер ралли Парис Улаанбаатар 12,000 км зохиогдоод Эрхэнбаяр Эрдэнэлэг гант тулг гэдэг та бүгдөө оролцож ирсэн хүмүүс, уралдаж ирсэн хүмүүс хойш үйд нь байсан байна. Одоо ингээ хоёр төлөв гэж хэлчих гээд байна л да. Мотокросс мөсөн зам олон төрөлт гээд одоо би олон дахин ярьчлаа. Жиглигийн отхон бүр мастер маань бас л уралдаж ирсэн. Тухайн үеийн техник хэрэгэл ямар байв, хаана уралдаж, та яаж энэ спорт руу оров, ах нь хэм байв, зааж өгсөн энэ байв, уралдаан ямар явагдаж байна? Би 1976 оноос энэ спортоор
дурлж хичээлж эхэлсэн. 1978 онд миний анхны багш уул спортын гавьяат тамирчин Ловсон Дашиж буура. Манай мотоспортын мастер их мундаг хүн намайг үлгийд авч тэр ондоо зэрэгжүүлсэн олон төрөлхий тэмцээд улсын авраг болж анхны медаль маань алтан медаль байлаа. Тэрнээс хойш тэгээд одоо энэ хилэн найзууд нартайгаа нийлж мөсөн замаар уралдлаа. Орос руу явж уралдлаа, Барта замд уралдлаа, зэрэгжүүлсэн олон төрөлтийн тэмцээнүүдэд удаадараа амжилт гаргасан. Одоо бид үс 1976 онд би эхэлсэн ихэд 76, 80 оны найзууд байж бидэд. Одоо 43 4 жил найзсан байна. Би энийгээ өгүүлдэг. Энэ бол ирчүүдийн их сайхан нөхрөл байдгийг. Тэгээд За бэлгсэн дээр яг таны зураг гарч байна. за тэгээд Яг л түүхэн байна. Венега ярихгүй удахтаар одоо өгүүлэн жаргал зовлон тийм цөмөрөө уулзна 43 4 жил одоо цог явсан нөхдүүд маань ингэ сууж байна да энд. Ийм л сайхан байна. За баярлалаа. Та 79 он гэж ярихаар би одоо нэг түүхийнхаа хувайн руу буцаал орно шүү дээ. Энэ дээр ингэж бичсэн байна. 73 78 онд социалист орнуудын батлан хамгаалах спортын байгууллагын шугамар зохиогдсон олон төрөлтийн тэмцээн болсон байна. 79 онд Улаанбаатар хотноо таны хэлээд байгаа мод цэрэгжүүлсэн олон төрөлтийн уралдаан зохиогдож 5 орны баг тамирчид оролцож байсан юм дүү. Тэгсэн тэр 79 оныхт нь би Уралдсан. чадаагүй цэрэгт явцсан. Цэрэгт. Хайрын таана юу та? Айрамт зүүн баянд цэргийн алба 3 жил хаагаад тэгээ 81 онд ирсэн. Би 78 онд улсын авраг аваад тэгэл 6 оноод илүү цэрэгт явсан шүү дээ. 6 оноо цэрэгт. 6 оноод цэрэгт явсан. Улсын аврах хүн баянд очихоор чи нэр хүндтэй үз. Одоо тэгээ сонин материалууд нь очсон. Тэгэл тэрүүнээрээ шоглуулна. Шоглол. Тэгээд ахлагч офицеруудын мотоциклийг засна. Мотоциклыг зас. Тэ нөө ийж мотоциклийг одоо нэлээд сайн сурцсан л байсан үедээ. Задлаа шуудаад хийчээд буцаагаал огсорчдөг байсан. Үүрж яваал нэг газар аваачаал огсрал. 3 жилийн цэрэг гэдэг бол яг зүгээр цэргийн амьдрал хүнд. Дээд он, доод он гэж найз нөхөд офицер гэдэг. Таны ер нь аминд орсон юм чи мотоцикл юм биш үү? Ер нь мотоцикл тий. Өөрөө мундаг уралдаад улсын аврагч. Бүгд найрд Монгол ард улсын аврагч шүү дээ. Тий тэр жамин генерал тийм 200 төгрөгийн шагналтай тийм байдгийг шүү дээ. 200 Тэгээ 200 төгрөг улсын авраг болсон. Миний анхны хамгийн их мөнгө хамгийн их мөнгө. тий 200 төгрөгчүүд үрж барахгүй мөнгө байл шүү дээ. Үрж орохгүй мөнгө. Тэгэл цэрэгт очсон. Миний сонингууд тэр залуучуудын үнэн улаан од сонин дээр Монгол улсын их сургуулийн тамирчин отхон бүрүүгээ гарцсан. Гарцсан. Тэр нь би байдаг. Тэгэл карантин дээрээс авч явна. Офицеруудын гэрт очиж мотоциклийн засч өгнө, хоол буудна одоо нэг тийм л ажилттай. Залууч бай, сайхан. Залуу байсан. Тэр мотоцикл байна их тусалсан шүү. 3 жилд. За баярлалаа. За Төв аймгийн тамирчин спортын мастер Шагдар сүргийн их бол тогш маань бас сонин содон түүх ярих бах. Би их бэрцсэн гэхдээ төвчээд гарсан шүү гэдэг их гоё ярьж. Та гоё түүхээс яриач. Тийшээ хараад яриа шүү. 77 оноос эхэлж уралдсан. 77 онд бол одоо манай сайн тамирчин одоо шигшээ мэгшээ төсөн пүрвсэн гэж тэр хүнийг заавал дурсах хэрэгтэй гэж бодож байна. Тэрний ивэлд одоо жил гарan уралдаад би Батламаг тусганы гинлэгт шигшээ 78 онд орсон. Тэгээд 78 оноос 82 он хүртэл явсан да. Тэгээ хоёр дахиж тараам бэртэл аваад тэгээд ажиллаа хийж чадахгүй болсон. Таны уралж исэн үеийн бас түүхээс содон сони юу вэ? Уралдааны зам яаж засагч, мотоциклаа яаж Тэгээд нэгдэл яаж бүх төрөл орно шүү. Энэ мөсөнд ч орно, бартаач ч орно, олон төрөлтэй ч орно тийм өөний тамирчин гэхээр мөснийх бол үнэхээр бас юутай. Тоормс гэж байхгүй, түрж заавал асаам гартаа юм унтраалгатай. Тэрийг татчихээж мотор зогсчихэж яа. Тэгэхгүй л эн чинь ингэж эргээл өстө нэг хөрөөш шиг хүнийг яадаг байхгүй юу? Моторын заавал тийг зогсоод. Таны яг одоо дээшээ өсөрж байгаа зураг бэлгснээр гарч байна л та. Энэ үеийн уралдаануудын онцлог бас юу? Дээшээ хэр их өндөр тариаж. Бид нэр тэр хэдэн Чехи цэзэтер болдог гэсэн. Одоо энэ эдгээр чиг тэгтэл асар өндөр мөндөр болж чадахгүй шүү дээ. Боломжтой яриа. Тийм боломжтой. Тэгэл бартаа зам.
За Оросд Москвад гадаадын тэмцээн Минск уралдаа дээрс одоо тэдний Батцангид одоо энэ Хадбаатар, Эрхэнбаяр, Нямдар бид хэд явсан. Баг юунд бол Хадбаатар бүтээн яваад. Том нутгийн Эрхэнбаяр, Нямдар хоёр явжсэн. Оросын Минск. Одоо Минск одоо Беларусь. Беларусын Тэнд төстэй зүгээр зам мамд актер. Өөд газар Орос уцаанууд ингээд ганцхан жимээр өгсдөг. Хатуу ногоо яавч га нөгөө бидний гарахаар өөрчдөг. Нөгөө зам. Тэгээд өгсгөж чинь зүгээр шүү дээ. Тэгээд цаг хугацаа бас алддаг л байсан. Орос уцаанууд гэж их гоё оруулж ирсэн. Тэр үед яг л тэгж акулууд, Орос уцаанууд, монголууд гэж хэлсэн. За баярлалаа өгш. Эргээд ирээ. Одоо дараагийн үйл шилжчихээс өмнө энд нэг өгүүлбэр уншчих гээд байна вэ. Нөгөө бас л номон дээрээс харна шүү дээ чи түүх байгаа. Энд ийм байна. 1997 онд бүгд найрамд Хятад улсын Ханжуу хотноо улсын мотоциклийн Барта замын Азийн урагшлуулалт тэмцээнд анх удаага багийн ахлагч баасан ч юм дасгалжуулагч Эрдэнэ үлэг за бэлгэх. Тэгээд олон улсын хэмжээний мастер Очир сүх, Бя Батцангил, Бар Батцангил, Бат хоёр нар оролцлоо гал одоо 97 оноос эхлээд Очкийн ахын түүх орж ирж байна танд. За Очкийн ах бол одоо өөрөө уралдсан. Тамирчин байсан. Одоо зүтгэлтэн болсон. Сайхан түүх ярина да одоо. Уралдаж исэн түүхээс эдэн оноос эхлүү яаж оров гэдэг. За манай гэр одоогийн байдлаар бол усны гудамж тэр үеийн нэртэй усны гудамж Шаазан барны үйлдвэрийн баруун уртхан талд хашаанд амьдарч байсан. Тэгээд нэг гэр хашаандаа хэдэн хүүхэд тоглож байгаад нэг мотоциклийн дуу гараад байгаа газар руу намайг би тэгэхэд сургууль орог байсан хөх тоххой 68 9 оны үе юм шиг байна. Тэгээд урагшнаа гүйсэн чинь их тавны гүрний баруун талд одоо зам тээврийн хөгжлийн яамны тэнд худагтай тэнд соёл стадион байсан. Тэнд би анхны мөсөн замын уралдааныг хүүхэд багтаа очиж үзээд тэгээд ер нь яг одоо ийм төрлийн уралдаан байдаг гэдгийг хувьд хараад өнгөрсөн. Тэгээд би өөрөө 71-р сургуульд ороод 40 мянгатад Хэмээгэндээ Хэвтвэр уртын байранд өсөөд манай аавынх газарт орсон. Тэгээд нөгөө явахдаа хөгжин бүжгийн уртын 64 дэлгүүртэй байранд орсон байхгүй. Тэгээд нэг 100-ны хамралт болчоод гэртээ эмээ дээр байдаг чи аав ээж дээрээ байжсэн чинь тэр нэг жоохон бахта дуулж исэн моторын дуу дуурайд байхгүй юу. Тэгээд би хаашаа байдгийг олсон чинь яг манай спортын төв ордны хаталт манай Төв автомат клубын гараж манай Ахмад тамирчдын маань бэлтгэл хийжсэн, бэлтгэл хийдэг байсан, цуглардаг байсан, техникийн үйлчлэг хийдэг байсан том сайхан гараж байсан. Тэнд оцоргоод яваад очлоо. Нэг анх удаа очсон чинь нэг хүн айгүй чанга дуутай нэг хүн орлоод юм хийгээд байсан. Тэр нь очсон чинь нэг тухайн үед 22 номерын мотоциклтэй уралддаг байсан чэзэт. Одоо бурхан болсон да орлоо зоргоо гэдэг нэг ах байсан. Орлоо тий. 1976 онд улсын мотокросс улсын аварга Төв аймгаас уралдаад улсын аварга болж байсан. Тий. Улсын аварга болж байсан. Төдөлгөө тэр ахыг ингээд юм хийж яхад хажуунаад бороотой байсан байхгүй. Би тэгээд бороонд гадаад зогсоод ахтаа норохгүй тул гараж руу яваад орсон. Чи яах гэж явж байгаа хөхтөг байна гэдэг. Би зүгээр дугаад зогсож байсан чинь төдөлгөө нэг нөхөр ороод ирсэн. Тэр нь Гаврош буюу Батцүмбэр гэдэг манай бас моцигд уралдаг байсан нэг ах байсан. Тэр хоёр чинь дуу муу чанга хэвээр ширүүн дөрөмж гэж ихтэйхэн. За би моцигд уралдаг усад иймэрхүү харагддаг усад байдаг юм байх таа гэж тухайн үед бодож ирсэн байхгүй. Тэгээд тэрнээс хойш би мотоклубээс салхаа байсан. Манай гэрч ойрхон байсныг хэлэхгүй манай гэрээс одоо 100 200 м зөндөө өсөөд. Тэгээд клубээр явсаар угаад нэг сайхан хүний шав болсон. Хойд спортын мас цаад хөрөвтэйг байсан нэгдүгээр тамирчин Гонцгийн Бямба гэдэг. Одоо манай Батцанглийн аав баггүй. Тэр ах намайг өөрийнхөө шав гэж хэлээд тэгэл би тэмцээнд бэлтгэл явахад нь мотоциклын ардан дээр суун эсвэл мотоциклыг ачаад явахлаар машин дээрээ суучна. Тэгэл тэр ах юу хийгэн би тэр бүгдийг хийдэг байсан. Бэлтгэл дуусаад тэмцээн дуусаад ирэнгүүт нь мотоциклыг би арчина. Мотоциклыг ачиж цэвэрлэнэ. За бусан дээр уралдаад явахад нь одоо тэр нэг улаан савнд мас хийдэг байхгүй юу? Халуун буцсан мас хийдэг. Мотоцикл. Тэгээ мотоцикл дээр мас хийдэг. Тэрийг халаагаад бэлэн мэжэдэг. Заримдаа угсаа гараа гаргахад учраас тэр мас маш хурдан хийх хэрэгтэй байхгүй. Тэр мөрийг хийж өгөөл тэгээд яваад байдаг байлаа. Тэгээд 76 онд манай багш маань улсын аваргаар мөнгөн медаль аваад спортын мастерын болд идүүлж ирсэн. Тэнгүүт нь баг би мастер болсон юм шиг баярлж ирсэн байхгүй. Тэр үед. За тэгээд явхаа тэр 76 77 би 77 оноос 80 он хүртэл яг
яг мотоциклийн бартаад зам олон төрөлтөөр их нэлээд хичээлж уралдсан. Мөсөн зам дээр бас ганц нэг бэлтгэл гараад уралдаад үтсээ. Тэгж байж байгаад Орос руу сугууд явсан. Ер нь миний мотоспорттой одоо анх танилцсан түүх маань тэрнээс хойш одоо дасгалжуулагчийг хийж Монголын автомашин мотоциклын спортын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаыг хийгээд ингээд явж байна. Тамирчин байхдаа хот тулс олон улсын тэмцээнд орж исэн бол дасгалжуулагч болоод хот тулс олон улсын тэмцээнд дэлхийн аварга Аз ТV аврагчдын тэмцээнд баг тамирчтай аваад орж илаа. За тэгээд бас л нарийн бичгийн даргын хувьд баг тамирчтай ахлаад бас л ТV-ийн тэмцээнд дэлхийн тэмцээнд олон удаа урданд оролцсон. Монголын мотоспортын тамирчдын залгамж чадаа болсон олон сайхан хүүхдүүдийг бэлдэх үйлсэд тэмцээнд оролцуулах үйлсэд бол бас чадах нэгээрээ л үйл хэрэгэ үргэлжлүүлээд явж байгаа л гэж бодож байна. Батлан хамгаалах туслах нийгэмлэг гэдээ ярмаар байна. Төмөр зам гэдээ бас ярмаар байна. Тэгээ эргээд таны зохиосон одоо зүгээр яг өөрөө уралдаж исэн үеэс чи илүүтэйгээр Монгол зохиосон Аз ТV-ийн тэр мотокроссын тэмцээгээр маш олон тэмцээн зохиосон. Тэгээд удирдлагууд гэдэг холбооныхоо тухай товчмоос хэлдэг шүү дээ. Монголын автомашин мотоциклын спортын холбооны анхны ерөнхийлөгч нар бол ерөнхийдөө Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн төв зөвлөлт удирдлагууд байсан шүү дээ. Хамгийн сүүлд 1994-5 он хүртэл сайн цаг хурандаа манай холбооны ерөнхийлөгч байсан. За 95 оноос одоо та бүхэн бас сонсчихсан Ард Бацүх гэдэг хөр байсан. Тэр манай холбооны ерөнхийлөгчөөр 2 жил орчим ажилласан. За 97 оноос 2000 он хүртэл замтэр хөгжлийн дэд үтсийн яамны сайд ням даваага манай холбооны ерөнхийлөгчөөр 2000 он хүртэл ажиллаад 2000 оноос сая 19 оны 5 дугаар сарын 19 хүртэл манай ерөнхийлөгчөөр Гавагийн Батхуу манай ажиллаж байсан. За одоогийн одоо бол том хүүн ган хөлгөнд манай холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод өөрөө үйл ажиллагаагаа хөргөжүүл даавынхаа үйл ажиллагаа хөргөжүүлэн аваад явна гэдэг сонгогдоод ажлаа хүлээгээд авсан байгаа. За Монгол улсад мотоциклын спортыг хөгжүүлэх зорилготойгоор бид нар бас олон улсын холбоо Азийн мотоциклын холбоонд олон удаа хандсаны үсэнд бид нар 2009 онд 2012 онд 2 удаа мотоциклын бартаа замын Аз ТV онцлог хуралдаанд Улаанбаатар хотод хүлээж авсан. 2009 онд 14 орны тамирчид ирсэн. 2012 онд 10 орны баг тамирчид ирсэн. Ер нь бол бид нар аль болохоор чадах чинээгээр энэ спортыг Монгол улстай хөгжүүлэх хийсэн төлөө л гэж бодож үйл ажиллагаа эхлүүлж явсан. Тэ. За баярлалаа танд. Холбооны удирдлага, тамирчин, дасгалжуулагч за бүхий л юм хийсэн те. Тэгээд замын чиглүүлэгч, зам застдаг, машин тэрэг гээд тэр олон том Азийн аваргын тэмцээнүүд бол маш их үр нөлөөгөө үзүүлсэн. Үндэсний телевизээр шууд дамжуулж үзүүлж байсан. За дараагийн үнэлгээ шилжиж байна. Мотокросс уралдааны 91 оны улсын аварга гэж ярихаар 90-ад он гэл нөгөө зах зээл рүүгээ шилжээл буцаал нөгөө арчил зах зээл гээл нөгөө бид хэд чинь бас нөгөө хүнд үеэ ярихгүй болохгүй шүү дээ. Юу уралдах нь итгээл мотоцикл нь хаана байгаа, талах чигэр нь хаана байгаа. Энэ үед л улсын аварга цолыг 91 онд хүртчихсэн манай мастер, нар мандах мастер байна хүрэлцэн ирсэн байгаа. Та бас тэр үеийн нийгмийн төв, мотоцикл, уралдааны зам хэдэн тамирчин оролцож байсан гэл одоо бүхэл зүйлүүдийг бас түүхээсээ үзэгчтэй ярьж байна. За би энэ мотоспортыг бол 60-аад оноос манай 61 оноос эхлээл мотоспортоор хичээлж 61-ээс одоо болтол манай удмын 6 дахь үе. Одоогийн байдлаар 10 тамирчин яг автогийн 10 тамирчин энэ спортод 65 жилийн 59 жилийн мотоспортод манай удмынхан одоо хичээлж энэ тухайн үедээ амжилт гаргаад манай удмынхан дотроос 2 олон улсын хэмжээний мастер, 4 спортын мастер, 3 дэд мастер, 1 одоо 7 настай энэ жил одоо өнгөрсөн жилээс эхэлж уралдаж байгаа юм 10. Тэгээ би бол одоо 63 4 оноос эхлээл мотоспортыг бол одоо хаана юу болж байсан хин төрөж хин яжсэн ямар инээдэмтэй юм болж байсан бол ерөнхийдөө л гадралж бинтж байна. Гэхдээ энэ төр тэр сонин биш зүгээр түүхийг ярихад бол манай мотоспортыг 65 жил болоход бид ямар ч гэсэн нэг 40 жил 50 жилийн би бараг мэдэж байна. Ерөөсөө
Яг дунд нь байсан таа. Яг Яг дунд нь байсан. яг дунд нь. Тэгээд уралдаал ирнэ, аав тэр уралдаал ирнэ, аавын мотоцикл ингээл ачаал цэвэрлжээл ингэж яхад сэржүдөөгоо, дашторжгоо одоо энэ томчууч. Адхаач надхын нэг. Тэгээд ачаал хүүсээр агаад биднес би одоо миний дүү олон улсын хэмжээний мастер Хадбаатар байна. Бид хоёр 77 оноос эхлээд мотоспортоор хичээлж эхлээд би 20-т хичээлээд миний дүү 18-т хичээлээд тэгээд тэр 79 онд олон улсын цоотын бэлтгэлд гарч байгаа юм. Тэгэхэд очир сүх миний бит хоёр нэг мотоциклтай дундаа. Би ахлах насанд нь очир сүх бага насанд нь хоёудаа бэлтгэл хийж байгаа л энэ одоо тэр хандгаатад урталт нэг цааны тарамплын юм халцгай байсан. Тэрний өөд ингэж гарчаад доошхоо буух гэсэн чинь нөгөө үндсэн дээр ингэж харуулаа гоёдаад. Тэгээд нарааха та буулгатах тэгдэг гэдэг ягаад буулгасан ч нөгөө үндсэн дээр шаруулаа байхгүй. Энэ хамар ингээд тастай хийсэн. Одоо энэ хамар. Тий, одоо энэ хамраа. Тий. Тэгсэн чинь очроо лууягша нарааха хамар нь байхгүй болчихжээ гэд уйлгаа. Одоо тийм л дэс. Энэ чи 10 жилийн хөвгт. За тэгээд бид тэрнээс хойш 91 он хүртэл уралдлаа. 91 оны техник спортын 6 дугаар сертификатын авраг аваад одоо энэ буян дэлгэр 2-т орж ирсэн. Тэгээд энд миний одоо хэрн ээж байгаа юу болохоор зэрэг миний удмынхан бол ер нь хийдэ ийм л байдалтай. Гэхдээ ямар ч байсан уралж байгаа юун дотроо эхний 3 дахь 156 удаа орсон байгаа. Манай удмын зөвхөн 156 арт мөнгө хүрэл медальтай улсын холдоо. 3 дарсан. Тий. 156. 156 удаа. Та ихгүй статистик ярьж байна л та. Энэ спортын төрлөглөж 65 жил усных нь 59 жилдээ танаа удам тэгжгээрээ нийлсэн. Тэгээд дээр нь тэр олон медалийг хүртсэн байна. Танаар би хөлөөлөх гээд энийг бол 10 хүнээ цол зэрэгтэй хэлээч. Яг гэрүүлийнхаа. Өөрөөсөө эхлүүлээд хүүхдээ дүүгээ. Олон улсын хэмжээний мастер тэр гээд урдтай. За хамгийн эхлээд миний аав Доржин Батг шиг гэж хүн спортын мастер 71 онд улс орны 50 жилийн ойгоор ихэр тав мастер гэж одоо энэ дашторжгаа, очир хуйгаа, соколгаа очир сүх, том очир сүх. Энэ хэд 65 оноос хойш спортын мастер төрөхгүй байсараагаад 71 он тэгн юуны улс орны 50 жилийн ойгоор ихэр тав мастер гэж төрж ирсэн. Тэгэхэд манайд дашторжгаа энтертэй. Цааш яваарай. За тэгээд 77 оноос эхэлж уралдаад 77 оноос тажигач дүүтэй одоо энэ лууя лувсан даш гэдэг байгаа багш нар очлоо. Битэрийн дунд нэг дээр үеийн бүр төрүүчийн үеийн чизээд 2 яндантай 8 номерын чизээтэй өглөө. Би чи гэл хоёр талаас нь моциклаа. Тий. Яг тэ би бас нэг ахын нойчраас бас нэг арай нэг дийлээд уралднаа уннаа. Тэгж байгаа л 77 78-аас хойш манай дүү цоотод бага насанд бол ихэн каврыг авсан дөө. Тэрнээс хойш Цолтонгуудаа нэрлээрэй. Та тэгээ манай Хадбаатар олон улсын хэмжээний мастер. Тэрний хүү Тэмүүжин олон улсын хэмжээний мастер. Тэгээд тэрний манай эмэгтэй дүүгийн хүү бэлэгт. Эрэгтэй дүүгийн бас хүү Баттөвшин. Баттвшиг. Тэгээд бас дандаа манай эрэгтэй бас бага эрэгтэй дүүгийн хүүхэд одоо төр болт спортын мастер. Итгэл хүснэ эмэгтэй дүүгийн хүүхэд бас итгэл хүслээ спортын мастер. Баттвшиг дид мастер. За одоо чи энэ болчихоо. За ингээл би өөрөө За баярлалаа. 65 жил хөгжсөн мотоспортын түүхийн 59 жилийн гэр бүлээрээ 10 мастер төрсөн. Бүр удмаараа аав нь өөрөө хүүхдүүд нь дүүгийнх нь ах トゥ гэд 10 мастерын нэрийг хэлсэн танд баярлалаа. Энэ тэгэхээр та одоо сүүлийн 59 жилийн түүхийг мэдлгүй яах вэ? Чи аавыгаа дагаад өөрөө уралдаад хүүхдүүдээ зээгээ ачаа уралдуулаад байгаа шүү дээ. Тэгээд би нэг юм хэлье.
мотоспортыг биднес хүн урагдах одоо энэ юу гэж спортын олон улсын хэмжээний бас бүрөвсрэн гэж одоо энэ Эрхэнбаяр, Бацсан гэд ням дарж энэ дөрвтэй энэ гуравтай нэг үеийн шигшээд байсан спортын бас дор чамдын бүрөвсрэн гэж хүн акробат хийж үзүүлнэ гэдэг үзүүлэх сургууль одоо нөгөө наадам энд стежон хаанд гоё улс хүн цуглуулна. Тэнд үзүүлэх тоглолт хийдэг. Тэгээ нөгөө Оросын ийж паднет дөрвөөр суудлыг авчаа банц тавьчаад тэн дээр чинь 3-4-өөс суучих барихгүй. Дээр нь зогсоод стежон дотор бүтэн ингээд тойрно. Стежон дотор. Тэгээд тэн чи 9 шид юм үзэн дээрээ 3-4-дээ цэгэл дээр зогсож чинь дээрээ хүн суулгаад бас бүтэн тойрно. Ингэж л явж мотоспортын тэр үзүүлэх тоглолтыг хийдэг байсан. Тэрний тэн дээр нөгөө ард машин дээгүүр харийдаг байсан байхгүй юу? Тэрний трамплиныг одоо энэ инкват эн чин дээд сургууль төгссөн инженер тэгээ нөгөө гараач марацын хийж тэрний трамплиныг хийгээд тэгээд биднээс анх удаа эхлээд 6 машин дээгүүр харьяаж. Тэгээ сүйдээ 10 машин. Тэр чи одоо 90 хэдэн онд юм биш ээ 89 онд юм уу? Төв аймагт нэг очиод 10 машин байтгаа би бүр тэр байтгаа дахид нуугуулахаар газар хариусан байхгүй. Бүү наан нөгөө тарамплтай чинь бүр наан тэр цаана хараагаад эднээс буян дэлгэр энэ төр очиж үзээд алхаад энэ чи юу вэ чи юу яаж хийж нөгөө Бацсан гэдэг койлах төрүүлж харийдаг байхгүй. Тэгээ койлах чинь 400 би 250. Койлахаа гүйжрэл та хэдээрээ хариуч гэхлээр би нэг 2-оор хариучлаа гэвэл би 3-аар харина. 3-аар хариудаг гэвэл би 4-оор харина. Арай нэг араар хөнгөрүүлж харихгүй хүчээ хурдан авч чаддаг. Ингэж л мотоспортын түүхэнд ер нь хамгийн хол хариасан нь бол бийл гэж одоо бигүүл өнгөрсөн болчихно доо ер нь. Гэхдээ үнэн түүх үннээрээ л бүгд мэдчихэж байгаа юм чинь. Таны найзууд ах нар дүүн гой юм яриаггүй онгойтой юм зөндөөл байна. Хамбын аванд очиж уралдаж байгаа л бэлтгэл хийж байгаа унчиж. Тэгээд шоконд ороод ерөөс юу ч мэдгүй. Ороо ирээд хоолнд ороод ингээд явсан чинь эднээс шоолол байсан. Чи хаанаас би богны аманд аяыг нь алаад ороод ингээд яасан бэ юм гээд тэгээд шоолол тарваагаа эмч хүч наадах чинь таанаас ингэж болохгүй. Одоо буудлага дээр байрлцсан. Тэгээд эднээс шоолуулаад тэгэхэд хүн одоо тэр би ерөөсөн өөрийгөө тэр мэдэхгүй байгаа байхгүй. Тэгжил явж исэн энэ донд одоо энэ манай буян дэлгэр байна бас биднээс бас нэг дуу хийгээд 87 оны техник спорткадаар манай дөө Хадбатар мөсөн дээр авраг аваад тэгээд хэдүүлээ явлаа найзын доо очоод одоо энэ талигач буян 120 тэр 12-ийн буяа тэр буяа одоо энэ буян дэлгэр би хадаа талигач дайми битид очоод нөгөө медаль авгалаа тэгсэн чинь манай буяа 2 буяа дуу зохиож байгаа. Тэгэхээр нөгөө нэг юу гэдэг шүү дээ. Атом зүсэрээ сайхан гэдэг шиг тэрний юун дээр мотор минэсрээ сайхан байна моцикл жимби жаргаж явна гэдэг ийм дог одоо би энэ хүн ам дээрээ сууж нэг аяар тойрж ирэхээр нь дуулуулъя. Тий. Зааж байгаа ахруу шилжээ. Тав тэр чи яруу сайхан 4 цаг ярихаар шүү. Ярьчихсан. Шуурхаа ярина шүү. За тэгээ. Одоо энэ Эрхэнбаяр гэж хүмүүс төмөр замын замчин клубыг байгуулад дархнаас Баттөмөр Баяр сайхан гэд бидний үеийн 2 сайхан мастер төрсөн. Тэрийг бас дурсахгүй болохгүй. Тэр Баяр сайхан маань бид онжоо мастерууд. Тэгээ тэрийг би бас дурсаж тэрийг ярих гэж. За баярлалаа. Зааж байгаа ахруу шилжээ. Заах сайхан дүүгүүдийг ярих бах. Зааж байгаа. Микрофоноо шилжүүлээрэй. За. Бүх юм цагтаа шүү дээ. Та бүхэн ойлгож байгаа тий. Зааж байгаа түүхээс. За ингээд өнөөдөр мотын бас нэг үеийн тамирчид бид цуглардсан байна. Янз янзын түүх ярьж байна. Би одоо бас л нэг нуршмааргүй байна. Гэхдээ анхал бас 77 онд анх төмөр замд би одоо 77 онд хүчин нэр дээр төмөр замын цагдаа болж байсан. Тэгээ богоны цагдаа явж байсан чинь манай Бацсангила Бямба гэж хүн богоо над тааралдаад анх яг мотыг лонг дуртай яа ундаг байсан. Тэгээ отын зөвлөлийг байгуулсан байгаа маа чи очоорой гэд анх хилээд хаана очих уу гэсэн. Тэгээ энэ ихтлгүүрийн наадталны Оросын элчингийн баруун талын тэнд бүртгүүлээд анаахын дэдэл усан таш гэж багш нар очоорой гэсэн. Одоо түрүүнээ отхон бүрэн ярьлаа. Гавьяат уулын гавьяат усан таш багшийн шав. Одоо энэ манай нараагийн дүү хадаа бид нар бүгд
Тэгээд анх мотоциклд очиж унахын бодсон чинь бие өвчний бэлтгэл хийлгдэг. Одоо штангаар 75-аар даал суулгадаг, олсон дайруулдаг, тэгээд гүйдэгдэг тийм л гэдэг байсан. Хамгийн сайн явсан үед нь мотоцикл онуул нэгэ дөрвийн шиг булаалтж яваад тэгэл унжаасан л да. Тэгээд ер нь шууд анх бол одоо юу нэ нөгөө нэг самбаа жовтом байлдын самбаа хаяалга мотоцикл юм болцсон би. Тэгээд 17 оноос анхлал оролцож байсан. Бид нар бүгд л энэ буяа хин утхан бүрүү дараа мараа бид бүгд оролцож байсан. Тэгэл цоотоос олон удаа анхны медалийг цоотоос авч яасан би. Тэгээд сүүлд нь төмөр замд байж байгаа 81 онд Эрхэнбаяр одоо замчин клуб байгуулаад намайг төмөр замын цагдаатай суучаас авч уралдуулж яасан. Тэгээд 80 онд 81 онд манай олон улс гавьт бэлгээ эдний дуудан олон улсын хадаа архины хин сэлэнгийн Эрдэнэ сайхан бид Германд анх одоо олон төрөлтийн тэмцээнд явж байлаа. Бас багаараа тодорхой шагнал бас медаль авч яасан. Тийм амжилт үзүүлж исэн. Тэгээд орц сургуульд явцсан. Автын сургуульд яваад цагдаагийн сургуульд. Тэгээд мотоцикл асарчлаа. Очин чи яг автын сургууль юм шиг бас мотоциклийн клубтэй. Очиос өрхийн уралдаанд байжсэн чинь сургуулийн захирал одоо энэ хүнээ даатгалгүй гадны уралдуулахгүй гэж болиулаад. Тэгээд одоо зүгээр явахгүй юм чи одоо урдныхаа юм луураас чуудаа саун бигээд Оросын мастерс ол аваад ирж исэн. Тэд баасч. Тэгээд ирээл буцаад мотоцикл руугаа бас орсон л да. Тэр үед бол 4 жил ингээд бас алслагдсан. Бас жоо хөндөрсөн байсан. Эргээд одоо мотоцикл руу ороод дахиж хичээлж эхэлсэн. Тэгээд бас улсын аваргаас бас медаль авч яасан. Сүүлд нь гол одоо анх Монголд 95 6-нд дараалын тэмцээн гээд холын завралдаан бол тэрүүнд голж орсон. Улсын аварга 3 удаа болсон байдаг юм билээ. Мексик Арал гээд бид 20 жил уралдсан. Тэнд Англидаа бол 8 удаа төрүүлсэн. Хамгийн том амжилт нэг тэр том нийт дүнгээр 3 дугаар байранд орж исэн. Зүгээр улсын аваргаар 3 удаа холын завралдаанд бол өөр нэрмж тэмцээнд нь 4 удаа төрүүлсэн. Анх удаа одоо 2003 онд энэ удаа нэг Япон Монголын хамтсан уралдаанд төрүүлсэн чинь Mitsubishi Lancer гэдэг машинаар шагнал тэр үед авч илаа. Дараамын шаатрын үед нь дараамын шаатрын үед нь тэрийг авч одоо тэгтэн том шагнал аваад одоо бөөн баяр болж илээ да. Тэгээд холын заа уралдаан гэдэг бол манайд Японоор зохион байгуулдаг. Тэр бол бас хүнд уралдаан л да. Өдөрт бол хамгийн дээд нь 670-80 явдаг. Хамгийн бага нь 300 явдаг. Бүтэн 8 өдөр 7 хоног явдаг уралдаан. Энд бол одоо 20 гаруй жил уралдсан сүүлийн хэдэн жил. Хамгийн сүүл одоо 14 онд эндаа өтөр орсон баг. Одоо нэлээ бас нас явцсан байсан үү шүү дээ чинь. Тэгээд энд бол Аралид бол олон юм бас янз янз юм тохиолж исэн. Баруун Баян-улааны элсэнд явж өрөөс нь мөрөө мулталчаал. Өрөөс нь зүүн гараараа мөрөө мотоциклээ бариад 40 км яваад дундын байран дээр очиод мөр алга болчихлоо гэдэг. Тэгээ очсон чинь дундын байран дээр нэг бензин хийж байгаа болоод жаахан мөрчөө алга байна шүү дээ. Харин тийм та нар нэг курч тайлах гэдэг өргөсөн чинь пак гэд орчдгийг. Зүгээр болчлоо. Одоо яв гэл. Тэгэл явж исэн. Ийм түүхэл их байгаа. Тийм ийм түүхүүд их байгаа тийм. За баярлалаа шахахтар. За дараагийн үндэ орохоос өмнө бид хүн студид нөгөө нэг алдарт 70-80-аад оны үеийн мөс хаг цусдаг мотоциклыг авцраа тавьчихсан хадаастай. Тэрний хадаас нь энэ одоо энд хүрээд ирсэн. Энэ Орос хадаас одоо Монгол дахиад байхгүй гэдээ мотоциклчд өөрснөө яриад байгаа. Энэ иргэддэг. Энэ мотоциклийн хадаасыг одоо яг энэ дорнод руу бас хүний бие муудаа нэвтрүүлэхд орох гэж чадаагүй олон улсын хэмжээгээр бас Норжигийн Сүхбаатах маань авчирч өгөө явсан. Энэ хадаас бол одоо олдохгүй гэдэг. За тэр мотоцикл дээр байгаа хадаасууд энэ мөс зүсээд хаг татаад уралддаг бидний үеийн багчууд очиод голын цэнгэлтгийн мөсөн дээрээс үсэрсэн мөсөн нүүрэн дээр нь тогтохоор эр зөрөгтэй эр хүн болно гэж 5 6 7 8 настай хүмүүс очдог байсан гэж бодохоор уралдаж исэн хүмүүс ямар амар хүнд уралдаж исэн бэ гэдгийг үзэгч та хүн төсөөлж байгаа. За энэ хадаасыг бас үзэгчтэй бүр онцгойлон үзүүлж байгаа. Одоо бол ийм мөсөн замын хадаастай уралдаан бол Монгол улсад байхгүй. Яг энэ мөсөн дээр уралдаж исэн, Бартаа замд уралдаж исэн, раллид уралдаж исэн маструуд энэ түүхөө өөрснөө ярих гад студ төрөд ирсэн байгаа. Ингээд мастер Инх бат руугаа шилжээ. Ямар уралдаанд оролдов, хэдэн оноос оролдов, хэдүүлээ босч байгаа шуурхаа явахгүй сүнх гэж цаг дуусна. За миний хувьд бол одоо 80 оноос хойш уралдсан. 80 онд анх одоо жаргал сайхан Эрдэнэ үлэг Баяр Магнаа одоо тэгээд Инх болт шигшээгийн тамирч Инх болт байсан тийм ээ. Тэгэд яг тэр үед бид нар орж иж уралдажсэн. Тэгээд тэр үеэ ярихасаа илүү би бол нэг 80 оноос хойш 10 жил уралдаад за тэрнээс хойш 22 жил ерөөсөн мотоциклээр мордог хөндөрсөн байсан.
Тэгээд тэр одоо нэг 2012 онд нэг манай Гитэмийн дистрибьютор Пүүжэгийн оруулж ирсэн моцоглуудаас нэгийг нь худалдаж аваад тэгээд нэг аялын шинэ клуб нээгээд зөвхөн аялах гэж яажсэн. Тэгээд тэр клубт манай одоо сүүлийн залуучуудаас нэг 100 гаруй үнэтэйж болж ирсэн. Тэгээд нэлээд эрстэй аяллаа одоо Монголын анхны клуб бий болж ирсэн. Тэгээд энэ 22 жилийн дараа зүгээр аяллаа клуб байгуулж ирсэн хүмүүс аяллахаа клубын залуучуудын одоо юугаар хүсэлтээр та ер нь одоо зүгээр сайн явд юм ер нь юунд яваад арайлд дуралтаж үзээсгээд би ч арайлд дурлж үзэг байсан. Тэгээ хүмүүсийн өсөлтийг дагаас нь тэмцээнд орж үзлээ. Тэгээд энэ тэмцээнд энэ арайлын төрөлд ороход би ч одоо бас мэдээлэх муутай юм байсан. Тэгээд манай Пүүжэ дүүмэн над нэг 2-3 цаг одоо энийг бас хэлэхгүй болохгүй. Ягаад гэвэл 2-3 цаг над цаг зав бараад энэ арайлд нь яаж явах ёстой гэд одоо өөрийнхөө хүүхдүүд шиг залуучуудаас хичээл авч тэгж сууж илаа. Тэгээд Пүүжэтэй баярлалдгийн. Тэгээ бас манай үеийн тамирчдаас баярлалаа. Ягаад гэвэл одоо нэлээд хожуу үед ингэж энэ тэмцээнд зоригж орж байгаа. Бас ч орчин үеийн моциклийн тэр худалдаад авцсан боломжтой байсан. Тэгээд ингээд зоригжуулаад оруулж байгаа юм л да. Тэгээд бас шамгүй амжилт үзүүлсэн. Хамгийн гол нь энэ хоёрын хооронд 22 жилийн хугацаанд энэ хүмүүсийн хэрглэж байгаа өмссөн зүйлс хувцс тийм үү? Хэрглэж байгаа унж байгаа моцикл ямар их ялгаа гарсныг тэр үед би бас энэ үед хэлхийг бас бодож ин л да. Ягаад гэвэл яг энэ ялгааг бол лавгсрын хин жагаа бас мэдэн тийм ээ. Нилээ ялгаа. Бид нар чинь нэг за хамгийн сайн гуталтай хүн тэр үед нэг Орос бакал өмсдөг байлээ шүү дээ. Орос бакал. Тэгээд яг зарим зузаан юутай. Зузаан төрөйтэй, зарим нь болохоор нэмэн төрөйтэй. За зузааны өмсөд хадаастай тийм гутал өмссөн байвал нилээн сайн гутал өмсчээ гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд 22 жилийн дараа би тэр гутлыг өмсгөд одоо яг зориултын боот өмсөж байгаа юм тийм ээ. Өөр тусгай томнолоо бүх хувцсуудын тусгай томнолоор өмс. Бид нар болохоор тэр үед юу өмсөжсэн гэхээр за зузаахан шиг долоо өмсөжсэн тийм ээ. За өмнөд виртуал одоо нэг дохоогоо гимтээсгүй өвдгөө шалбалчихгүйсэн гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхэд тэр үед бид нар хамгаалт юу гэдэг вэ? Хоккейныхноос нэг за өвдгөний хамгаалт, дохооны хамгаалт, цээжний хамгаалт олж авч чадвал их юм. Ихэнх нь бол хамгаалтын юу хэрэгсэл байхгүй болж ирсэн. Одоо тэгэхэд одоо уралж байгаа хүмүүс бол маш хамгаалтын бараг одоо 90% хамгаалцгаар тийм хэмжээнд уцалж тонголж өмсч хэрглэж байгаа шүү. Тэгэхээр зэрэг залуучууд болохоор одоо яах вэ гэхээр энэ байгаа юмаа сайн хэрглээд эрүүл мэндэд сайн анхаарч байгаарай гэж зөвлөх байна. Ахмад тамирчны үед. Танаас би нэг зүйлийг бүр онцлоод та тавчаа хариулаарай. Хэрэглэл материал маш их зөрүүтэй байна. Маш зөрүү. Гэтэл та өөрөө яг энэ түүхийг туулаад 22 жилийн өмнө моцикл дээр суужсан дараа нь моцикл дээр явсан. Энэ хоёрын сэтгэлгээний хувьд ямар вэ? Дуртай юм дуртай л байна. Дуртай. Сурсан юм сурсан л. Сурсан да. Энийг сайхан хэлээ. Тэгээд тэр 500 куб метрийн багтаамжтай одоо цоошин моцикл аваад унахад ерөөсөн маш их ялгаатай. За нэг би бол морь муундаг хүн байсан. Ерөөсөө морь баг унддаг. Гэхдээ бол за нэг тогшин морь ямар байдгүй одоо ямар хэцүү байдгийг бол энэ дээр үнэхээр бол мэдэрсэн. Тийм л байсан. Тэгэхэд хүүхэд байхад бид нар ч бас 250 англи моцикл унж байгаа юм тийм ээ. Горос дурлж байгаа. Гэхдээ тэрийг унаад явахад бас л хэцүү байсан шүү дээ. Тэгээд тэрнээс одоо 250 куб сантиметрийн илүү багтаамжтай. Тэгээд хурд хүчний хувьд одоо бусад юуны хувьд бол илүү маш илүү байгаа шүү. Ялгаад даваа тал бий. Амархан юм байхгүй бас моцикл амархан юм яаж байгаа юм. За баярлалаа. Тийм. За Цэрнэт мастер. За би Нүүранга аймгийн Богд сумын Малчин ард Эренцэнсэнгийн хүү. Тэгээ энэ хамгийн дөрөнд нутгийнхаа зон олонд ах トゥ төрөл төрөсөлтөө шинэ холгон жилийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. За тэгээд би Төмөр зүүн дэрнконд оюутан болж ирээд 74 оноос бүх чөлөөт өгөхөөр нэг жаахан явж ирсэн. Манай биеийн нэмрийн багш Намжил гэж багш намайг юус чөлөөт гашир үсгэж жаахан гинтэйгээд эсвэл одоо ахмаагүй явчих гээд эсвэл бүр чадахгүй болоод ингээд
тэгээ намжил багш маань чи ямар спорт ер нь дуртай чи ямар юунд явж ирсэн гээд би малчаа айлын хүүхэд нэгдэг хоёрдугаарт би яаж илээ энэ ангал сургалтаар тухайн үед хүүхдийн одоо тэмээтэй эмний хангал завар мастерын хэмжээний өвөөлсөн байдгийг тэр үеийн баргиадын дарга дамб гэдэг хүн надад одоо нормын мөрний гачаалаас гаргасан хүүхдтэйгээ ингэж тусгай шагнал цүнх дүүрэн ном одоо тэгээд нэг бэлтгэлийн говц гэсэн дээр үед одоо 70-аад оны үед нэг тийм зузааноос үд самц шагнаж байсан. Тэгээд намжил багш маань тэрийг сонсоод чи моцыг л ерэн сонирхдаг. Үгүй би моцыг л ундаг. Бүр моциглийн одоо аймагт нэг урамжлалын бодлогын тэмцээнэгээд орж исэн гэж. Би 6 дугаар ангиас эхэлж моциг л унж исэн хөдөөний хүүхд. Тэр үед чи одоо хүүхэд байтугай сумын төвдөл бол моциглтэй хүн 10 хуруунд багтахаар байсан. Цөөхөн байсан. Тий. Тэгээд спорт гэж байдгийг штэ миний дөө гэж зааж өгöd. Тэгээд би нэг тэр хүн дээр нэг өдөр бүр зориудаар хичээлийн таслаад нэг ажлын өдөр таарахгүй өрөөд ирсэн чинь нэг нахиудаа амартай бор хүн байж гэн. Өмнөөс инегээл би тэр мотголөөрөнд ороод ирж л дээ. Тэгсэн чинь за чи яах ч залуу гээл. Тэгсэн чинь толгоо маадсан байлгүй бодоход би танай сексэнд орох гэсэн гэдэг гой гой моцыг л харагдаж байна. Энэ уралдааны л моцыг л байна. Тэгсэн чинь манай багш тэр байна гэдэг. Одоо Эрхэнбаяр олон улсын хэмжээний мастер Юмгийн Эрхэнбаярт таагт эхэлж танилцаад тэгээд Пүрвэ гэдэг багштай танилцаад тэр үед Пүрвэ багш маань байсан. Намайг энэ моциглийн спорт анх хөтөлж оруулсан хүн бол тэгээд түүгэрч орохгүй би тэр багштай танилцаад тэдний 3 жил гэртэн сууж гэртээ амьдруулж сургууль төгсөж байсан. Тэгээд сургууль төгсөөл 76 төгсөх яг 76 онд одоо энэ очирсөх маань одоо бас хэмбэлээ Батэрдэн гээд бид нэг секцэнд орж исэн. За тэрнээс хойш алдаг оног ингээд сургууль төгсөөл хөдөө хойрлогдоод яваал алдаг оног за тэгээд одоогийн заман цэгдэн газар тэр үед автны хэлхэн байцаах газар ирээд за тэгэл секцэнд явах гэсэн чинь шинэ хүн тэр цэргийн байгууллага юу өстөө зөвшөөрдөг. Тэгэл 84 оноос жаахан хуучраад тэгээд энэ секцэндээ явж эхлээл. Тэгэл энэ батлан хамгаалах туслахын төв зөвлөл за тухайн сайн цаг дарахтай энэ байгууллага энэ одоо мотоспортын хамт олон намайг бол за ёстой яг нэг спортын хүн чиглүүлж энэ үнд одоо яг би мастер болохдоо дор чандын продюсер багш маань одоо бүр намайг тусгай бэлтгэл хийж хаварна. Өөрөө моцыг л гаргаад тэгжээж одоо нэг мастерын зэрэг төрсөн. Энэ хамт олонд бол маш их баярлагдав. Манай үндсэн албан газар бол одоогийн тээврийн цагдаагийн алба. Тий, манай салаа бол Октябрийн 3 дугаар салаа, Бостон 3 дугаар салаа. Би нисгэд байж байгаад энд офицер ирсэн 10 гаруй жил ахлагч хийсэн. Тэгээд газрын зөвлөл одоо тэр ерөнхий удирдлага нь бол нэх намайг одоо авч хэлцдэг. Манай салаа хэлцэл бол их дэмждэг. Одоо хэрн ахмадын хэлцэх ахмадын зөвлөлийн одоо дарга Ариун бол Энх бат даргатай. Урамд Ариун бол Дэдүрэнд Энх даргатай хамт олоо одоо хэрн намайг дэмжиж одоо миний амьдралд нэлээд дэмжил өсөлж хамтдаа ажиллаж явдаг. Хичээлэх амьдралын замыг бодоход хамт олон маш их туссан. Маш их туссан. За танд маш баярлалаа. За дараагийн хүндээ шилж олон улсын хэмжээний мастер Мянган суран багш маань бас ярих гал байна. За сайхан дүүгээрээ бодцсон байгаа ах ер нь ярих юм аа. Би 1985 оноос эхэлж явсан хичээлсэн. Тэгээд 85 оноос хойш тэгээд 93 онд нийгмийн шигшээд ороод тэгээд 2002 он хүртэл явуулсан. Хамгийн гол нь би энэ москвын тухайд ярих гэдэг юм л да. Анх дээрүүчийн анх хоёр хүний дунд нэг москвил байсан байхгүй. Нэг москвилтэй тий. Тэгээд энэ чинь өөр их үнэтэй $6,000 гэдэг яг мөнгө их сайн байх үед. Тэгээд анх юу энэ чинь юу унахад юу л хэцүү байдаг л да. Тэгэхээр яг ингээд өөрийн гартаа хийгээд явахд бол тэгээд гоё л да. Эсвэл яг хүний яг ир зэрэг энэ явж явах урдлын дугуйд хитаадаас хойдлын дугуйд багцаар хитаадаас 160-аад хатаастай байдаг. Урдтай нь 125 хавцаа ерөөсөө тэгээд чинь бас өөр л да. Тэгээд эн чинь юу 500 cc. Тий. Багтаамжтай. Хоёр араатай тооронс байхгүй.
Тэгээд нэг түрүүний хэлдэг ингээд нэг аварын нэг юм юутай. Уяатай. Тэр нь болохоор ингээд юу бацгиласан ингээд юу саллал бол шууд тэгээд өөрөө юу унтарна. Унтарна. Тий. Аюулгүй байдал. Тий. Би гэрмад надад энэ барьж байгаа Энэ хадаас. тий юу нэг энэ юу арийнхаа бөксөндөө ингэж юу уруулаад унаад тэг Өөр хүн унаад. тий. Унаад тэгэнгүүт ингэж шууд түлхээл юу аль болохоор маскиласаа юу хол унах хэрэгтэй байхгүй юу? Энэ яг л юугаар бол. Тэгээд өстой яалчгүй бацгэлтэйгээ цуг ороод тэгэл миний нарын нөгөө өмс нэг хамгаалтын комиссар мамцаач ингэж нэг бөмбөг дэлбэлцсэн юм шиг ингэж бүр ингэж Заад явах. тий. Тэгэл их л юу талтай. Басгалтай их л юу. Мөртөө тэгэл Уралдаад байдаг. уралдаад яадаг. Одоо бол юм хадастай мотоцикл байхгүй тий. Одоо байх. Хадаас нь олдгоо байцгаар авцрын 100 засрын төв үйлдвэр гэж ярьсны нэгэлдсэн тэнд очиж зоруулаад хилдчихдэг байсан гэж ярьж байгаа шүү. Тий бид ч тэгэл Та орой болон дандаа ингэж бүр ийм нэг том хувраагаар ингэж юу ирдэг гэсэн. Ингэж нэг үзүүлэх үзүүлэх. болохгүй тэгэхээр. Тэгэхгүй л энэ чинь гэсэн юу тагцсан. За баярлалаа. Мотоцикло маш тодорхой сайхан тайлбарлалаа. Батсан яав. Ямба гоо тань бас Энэ баахан тухайн маш ярьж байна. тогч хийдэг байсан. Өөрөө домог хийж Тий. тий. Тэгээд хоёр тамирчтай хийжигдэг байсан байхгүй. Өөрөө токч. Өөрөө токч. Сайн токч. Хайж хадаас мен баах хийдэг байсан. Тий. Хөлбөмбөгийнхний шипи гэж ярьдаг штэ нэг. Хөлбөмбөгийнхний доотлын нэг хөтөлбөр нийгэмлэгийн шипийг бол засварын төв үйлдвэрийн ганц тулга гайны гэж Еврогийн ганц тулга гэж спортын мастер зорж өгдөг гэсэн. Бүр хажуудаа зогсож байгаа 6 гараад. Яг л одоо мен баахт баярлалаа. Юу аав чи тухай ямар гоё дурсамж яваад явж байна. За дараагийн хүн лөө гэж хэлжээ. Нөгөөсөр мастер. Боёдлогор мастер уучлаарай. Нэг ахт баярлалаа. Энэ оромонтэй телевиз үзэгчд дэвшүүлье. За би миний энэ мотоциклтай холбогдсон түүхийг миний аав бол анх суурийн тавьж гисэн. Анх 60 онд Монголд яа 350 гэж орж ирж байхад миний аав анхных нь худалж авсан байдаг. Тэгээ намайг жоохон бахад сундлаад богны ам тэмцээ үздэг байсан. Миний аавын мотоциклыг гавьяат цочоос ойдгой 40 гойднос янзлж үүдэх найзууд л байсан л да. Тэгжил би мотоциклтэй үнэхээр дурсагтай холбосон. Тэгээд 10 жил байхдаа одоо сурж байхдаа би тэмцээ очиж үзсэн. Үзэж байхдаа нэг 36 номертай нэг гоё ах яваад бах тэр ахыг эрэхт мотоциклыг нарчаадсан. Одооны Батсанглийн аав бим баах байсан. Тэгээд мотоциклыг нарч өгдөг коросоо мотоциклыг. Тэгсэн чинь нэг малгайгийн нэг өдөр нэг үг булаацтай намайг бараг битэр чинь бүү юм бол тоо. Тэгсэн одооны Батлан малгай юмны төрийн нэрмчинд Батүлэг генерал тэр байсан байсан. Одоо бим баахын ихчийн нүгдэлтэй. Тэгээ битэр чинь мотоциклын нэг булаацалдаж нэг тэгж тийм сонирхолтой байгаа л би мотоцикл одоо ер нь бүх тэмцээнийг алгасан үздэг байсан. Том одоо бүх аваргуудыг л бүгдийг шүтгэл юм байсан. Тэгээ 1982 оноос хойш мотоцикл урдж эхэлсэн. Голливд ороод. Тэгээ шууд би шийхэн 400 эхэлсэн. Одоо ингээд том аваргуудын сольсон мотоциклыг унсан л. Тэгээд би би өөрөө цагдаа эргэн төлөвлөж байсан. Ажил хийгээд энэ спортоор явах тул үнэхээр надад хүндрэлтэй байсан. Эн чинь бол өөрөө сайн бие бэлдэнэ. Дээр нь авьяас авах хэрэгтэй. Тэгээ техникээ сайн бэлдэнэ. Тэгжээж энээс амжилт гардаг л да. Түүнээс л өөрөө зүгээр ямар ч бэлтгэлэг байгаа сайн мотоцикл унаад хүмүүс амжилт гаргаж чадахгүй. Ер нь зүгээр ингээд энэ спортоор би ингээд 97 98 онд Японоос 2 мотоцикл ирдэг. Цааш нь эхнийх нь Вимбагийн ганц тулга битээр унсан. 97 онд 98 онд би 97 онд хугарчаад гинтээд би байж байгаа 98 онд дахиж улсын авраг ороод мотоцикл унах ирэх аваад тэгээд би ахаад Японоос шинэ мотоцикл унж хацтай би тэгээд раллид анх Японоос 2 шинэ мотоцикл ирж явах нэг нь би унжсэн. 2 удаа 2 жил дараалаад. Тэгвэрээ би бас нэг азтай гэж өөрөө боддог. Тэгээд би энэ олон хэмжээний Эрхэнбаяр, Загсамар, Батсангал, Цэвэндэрж, Нямдэрж одоо энэ Бимбаах эднээсээ их сурж эднийхээ тоосонд явж ийж би одоо өдий зэрэгтэй тамирчин одоо нэр зүгээд явж байгаатаа баярдаг л да. Ер нь бол ингээд би өөрөө бас ингээд нэг сони адал явдал ингээд ярихад 86 онд би мөсөн зам манай улсын авраг болж ирсэн. 5 дахь өдөр бэлтгэл дээр би яг аврагуудын араас явж байгаа. Яг дагаж явсны гаражин дээр би амар ойцсон байхгүй. Ойчоод би нуруугаар төмөр хашаа нураагаад. Тэгээд намайг чинь гинтл дээр наасан цагдаа өмгээд тэгээ яамны эндх намайг итүүлсэн. Тэмний бөөр гинтсэн бөөр явж чадахгүй тэгээд. Тэгээ яамны эндх баахан тариа хэлгээд юрдээ идэж өгдөг.
Тэгээ их манай их яам нэгт ажилтдаг байсан. Тэгээ чөлөө аваад энэ өдөр явжсэн чинь манай уралдагч Баяр Магнад айл та малгайгаа барьцсан. Яах гэж байгаа гэсэн чинь буяахаа юу танд нэг мацыг л өсөжтэй. Короос 400 голынхаа баг шинэ мацыг л биднээс одоо бэлтгэл гаргаж байна. Гөрөгшөө дарс манай даргуулсан сансарт Монгол хүнсний нэрэл тэмцээн хийжсэн. Тэгэхээр зэрэг би ахыгаа сувдаа яваараа гэж ёстой мацыг л үзэж харах гараж дээр очицсан. Тэгээд өвчгөө мацыг л гарч ирэх хүүхдээр асаалсан уугж байна. 400 өстой янз. Тэгэхээр зэрэг бүр цэпэ онгоолгаад говцаа солио бэлтгэлийн ховцсон манай тасалж буяач өвчтэй болж байгаа юм уу? Үгүй би богны амд очиж нэг хямраа сэргээ гэдгийг явахгүй. Тэгээд би богны амд очицсан. Тэгээд нөгөө газар хөлдөө байгаа шүү гэж чулуу түгээл за 5-2 шүү. Газар хөлдөөгээд анхааруулаад гараан дээр гарахгүй. Би хамгийн сүүлд би зүгээр нэг тойрчдөг юм уу гэж санаад. Тэгээд бүгдээр пижигнал газ ингээл би өвчнөө мартчихсан. Яг араас нь тэгэл би газлаа. Тэр хайрхан үедээ газлахгүй. Газс гараад доош урвж ирээд гар торомс сүл торомс атгаж зогсдог байхгүй юу. Тэгэл атган цаа наг хийгээл явуулсан баг. Өө газар харагдлаад өста баг 20-30 метр шидэгтэй нисээд өвчтэй мөч тэгэл би очоод тэгээ гүйж мацаг л авсан байдгүй. Тэнхээ үед ингээ авсан эгэ богорцсон. Тэгээ өөр хилэлтэй байгаа юм шүү дээ. Тэгээ гинтэлээр яваад. Гинтэлээр очиж намаа явахдаа өвдөглөө ингээ сойлгээд ингээ 80 тонн ингээд ожиж байгаа юм чинь. Тэгээ явж байгаа юм чинь. Тэгсэн чинь нөгөө нэг өвжижсэн бөөр зүгээр үсэрсэн чинь зүгээр бөөн баяр болж байгаа юм чинь. За би эмнэлэг твтгэ байлаа. Тэгсэн миний бүр нөгөө үүнээсээ мултсан байсан юм. Тэр хүчтэй мултна. Дахиж унаад байранд орчих. Тэгээ би бөөрөө имчлээ. Би тэгээд тэгсэн миний хотоодхны нэг юм боолт байдгийг тэр боолтыг хүүхд авцсан байсан байлээ. Тэгээ мэдхгүй тоорон сатах нь холоод чинь хаг үсрээд эргээл тэгээ нисээ. Тэгээд би ер нь бол мацаглч үнэхээр яаж хуварсан тэгэж одоо мацаглдал одоо хайртай байж өөрийгөө идээсэн гэж хэлэх юм да тийм. За баярлалаа. Богны аманд очиод хеврас иргээсэн байна шүү дээ. Тэгээс эргээ би яадаг. За Батбаяр мастер. Хүн болгон л хөгжөлтэй инээдтэй адал явдалтай юм ярьцгаа. Миний хувьд бол 85 онд хүүхдүүд секц явагдаад тэдэнд аш хамрагдаад тэгээ манайх нэг мотоциклтэй байсан тэрийг их ноолно. Тэгээ сүүлдээ тэгээд аав матын шигээ баг тэр лугаач тэрийг ноол гэж. Тэгээд тэнцэнэ очоод нэг хэсэг явлаа тэгээ хүүхдүүдтэй баахан 100 доол хүүхдүүдтэй тэгж тэгээд 87 он боллоо. 10 дугаар анги төгслөө тэгсэн чинь нөө шгшэд намайг аваад тэгээ жоохон 10 дугаар анги хүүхд 10 төгслөө шгшэд тамирч бослоогүй яа. Чинь бүр бахархал мөрөөд том штэ том. Тэгээ би саналж авцсан биш лээ. Тэгсэн орд юу нөө шин залуу бэлтэх чадaltaй. Тэгээд 18 дэх хүүхд 30-аас авралдаад байх ч тийм боломж тэр үед байгаагүй. Тэгээд намайг шишэд авцсан. Гоё тэгээд 88 мянга цэгт цутаж аваад. Тэгээд 89 онд нь 90 онд нь алдаж ирсэн үү те. Тэгээд шинэ зэрэг 88 онд бас зүгээр байгаагүй тийм ч уралдаан тэмцээнд оролцоод бэлтгэл сургууль хийгээл 2 жилээсээ зэрэгдээ яг жигнэсээ өөр хаасан л та. Тэгээд ирсэн ирээд эргэж гişэд орсон. Тэр ингээд тамирчдын бэлтгэл сургууль ингээд байнга л хийгдчихсэн, явагдчихсан. Бүхэл уралдаанд орсчихсан. Цалин цаваа авч ирсэн. Хэрвээ бэлтгэл сургуулаа хийхгүй бол чимд цалин хасагдана гэсэн ажил юм чинь. Тэгээ уралдаанд хасах орохгүй байх нь битэл бэлтгэлээ хасахад бэлтгэл хоцроход цалин хасагдана. Тэгэл бүгдийг хийжсэн дээ. Энд нэг өөртөө ингээд баяр дахнартаа манай ингээд залуучуудаа ингээд баярлж авдаг юм бол тэр анхны Ямаха 91 онд 90 онд ирдэг. Тэ 90 онд ирдэг. Ганцхан 90 онд ирээд цэгт байх. Тэгээд ингээд харсан янз. Цоош нь дарга маань ингээд өрөөндөө орвол хевсэн дээрээ тавьчихсан. Мөрөөдөл ерөөсөө бүгд л мөрөөдөл тэр. Бүх тамирчдын мөрөөдөл ингээд Балкатанд зургийг ингээд хан дээрээ наадаг. Шүгэн дээрээ наадаг. Мөрөөдлөө биелүүлсэн байна. Тэгээд тэрэж билээ хунд юм аа би үгүй унахтай чинь жоохон босон ч авах гэжтэй би чинь олоогүй. Тэгээ билээ хоноод тэгээд дараагийн жил дахиад 2 ирдэг. Тэр хооронд чинь бас нэг жоохон бас нэг бэлтгэл сургуулийг шигшгийн тамирцсан болсон бас нэг их зүтгэлтэй тэгээд нэг бас хүний нүдэнд харагдсан байгаа үстэй. За баярлалаа. Дурсамжтай зөвлөд. За одоо сүүлийн өмнө Бямбагийн Батцангил байна нэг аавынхын тухай ах нар бүгд их ярьлаа. Микроноос шилжүүлчих тий. За. Миний мотоспорттой холбоотой түүх бол ерөөсөө ялчгүй. Манай аавын ач гавьяал да. Би хар багасаа ухаан орсон цагаас л аавха тэмцээнийг үзэл
богны амлуу уралдахад нь Мацаглагын банкны урд нь суугаад явдаг байсан. Одоо нөгөө ах нар ярьлаа шүү дээ. Мөсөн зам баг цэнгэлдэхэд болдог. Тэгэхэд байнга л очдөг ээжтэйгээ, эгчтэйгээ, дүүтэйгээ гэр бүлээр очиад үздэг байсан. Тэгээд ер нь бол миний энэ мотоспорт гаргасан амжилт болон энэ спорттой холбоотой түүхэнд бол манай мотоспортын Ахмад үеийн тамирчид бүгд холбогдно. Энэ дотроос би бас нэг 2 хүний нэр онцолж хэлэх хэрэгтэй баг. Тэр өмнө бол одоо би яг намайг анх төрсөн өдөр аав минь юу тэмцээн болсон байлээ. Тэгээ аав клуб дээр очиад за би өнөөдөр хүүтэй боллоо. Энэ өдөр тэмцээн төрөөс үний нэрийг өгнөхэд одоо манай Загцсан бүрийн Бацангал ах маань төрүүлээд би Бацангал гэдэг нэртэй болсон. Тэгэхээр тухайн үеийн лидерүүд байсан Эрхэнбаяр ах, Бацангал ах, Нэмд орж ах нар ч бүгдээрээ л бас төрүүлэх гэсэн дотроо бодолтой байсан баг. Эрхэнбаяр ах тэгж ярьдаг. Би тэр тэмцээнд төрүүлэх байсан. Чи миний нэртэй байх байсан гэд манай аавыг өнгөртөл миний төрсөн өдөр болгон дээр ирдэг байсан. Чи миний нэртэй байх байсан гэд бага насны төрсөн өдөр болгонд надад торт өрж ирдэг байсан байхгүй юу. Тэгээ би энэ өөр юу хэлэх чинь гэхээр би Эрхэнбаяр ахыхаа тэр өөрийнхөө нэрийг өгч чадаагүй надад өгч чадаагүй харамслыг тайлахын тулд би өөрөө хүүтэй болохдоо хүүтэй Эрхэнбаяр гэж нэр өгөөд Эрхэнбаяр ахыхаа нэрийг сонио одоо манай гэр бүлийн энэ мотоспортын уламжлал тий түүхэнд байгаа мундаг аваргуудын нэр манай гэртээ байдгийн. Тэгээд яг энэ спорт бол угаасаа гоё спорттой би хар багасаа л энэ спортыг одоо анх Мацаглагч үзсэн цагаас хойш тухайн үед бол зүүдлээд тэрнээс амар юу авч ялаа шүү дээ. Ирч хүч одоо хаппи байсан. За баярлалаа. Зүүдэлж исэн байна. Монголын мотоспортын түүхэнд Бямба гэдэг нэр хэд дахин гарч байгаа та бүхэн мэдж байгаа. 2 дугаар явахад энэ хүний нэр хэд дахин давтагдав. Дандаа мундаг байсан, дандаа миний багш байсан гэд. Энэ багш хүүдээ Монголын алдартай тамирчин Бацангал буюу Колегийн нэрийг өгч исэн байна. Гэтэл хүүн эргээд Эрхэнбаяр гэдэг нэрийг би хүүдээ өгнө. Энэ бол мотын уламжлалт нэр алдартнуудын түүх юмаа гэж ярьж байна. Энэ бол спорт түүх нэвтрүүлэг байлаа. Ингээд үзэгч та бүхэндээ Монголын үндэсний олон нийтийн радио телевиз MNB спорт сууг спорт түүхийг нэвтрүүлгийнхаа ээлжид дугаарыг төлөвлөлөө. Энэ дугаарт маань Монголын эр зөргийн спорт, мотоспортын алдар зуутай тамирчид оролцлоо. Мотоспорт мандтугай, монголчууд мандтугай. Баярлалаа, баяртай.